Пара пауэрлифтингийн тамирчид Японы тэмцээнээс 3 медаль хүртлээ. Сайн байцгааны үзэгчтэй глобал мэдээ хэлж байна. Студид хөтлөгч Гамбатын Баасанс руу ажиллаж байна. Анхаарлаа хандуулно. Камчатка нутаг засанд дарагдаад байна. Орос улбаны улсын хамгийн зүүн бүс нутаг хүчтэй циклоны үр дагавартай тэмцэж байна. Хасаг 41 градуст 10 минутад хөлдөх эрсдэлтэй. Энэ сарын 24 хүртэл хүйтнэрч энэ хэвээр хадгалагдана. Дангина уран сайхны кинонд тогтсон Брэд жүжигчид Монголд ирлээ. Энэ бүтээл хинэгч хайхрамжгүй орхихгүй. Улаанбаатарт Өвлийн Вальс киног үзүүлнэ. Анхны гадна дотор орчинг хослуулсан Өвлийн парк буян тухай спортын ордонд ажиллаж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт яг одоо бодитоор өрнөж байна. Орос улбаны улсын хамгийн зүүн бүс нутаг Камчаткийн хойг их хэмжээний засанд дарагдлаа. Оршин суугчид гэрээсээ гарахын тулд засан шуурганд хонгил ухахад хүрчээ. Гэрчүүдийн зочирдон бичлэг яриаг яг одоо хүргье. Дэлгүүр гараад тал хаваад ир. Асуудалгүй. Тор бага өстэй. Бага. Бас нэг удаа сүүшүү. Окей. Энэ бол TikTok-ийн хошин бичлэг биш. Харин Оросын улбаны улсын зүүн бүс нутгийн иргэдийн өнөөгийн бодит амьдрал юм. Камчаткийн хойгийг сүүлийн 30 жилд тохиогоогүй. Хүчтэй засан циклон дайрчээ. Бүх нислэг зуслагдаж, нийтийн тээвэр зогсож, захилгаан дасалдаж байна. Гадагш гарахын тулд хүмүүс засан хонгил ухах хэрэгтэй болсон байна. Учир нь барилгуудын доод давхар засанд бүрэн дарагджээ. 4 метр орчим цас хунгурсан байх шүү. Хэдэн өдрийн турш хүмүүс байшин машинаа заснаас ухаж гаргасаар байна. Гэвч энгийн автомашинаар зорчих боломжгүй. Бүх зам засанд дарагдсан. Цэвэрлэгээний техник нь ч ийм их ажлыг дийлэхгүй байна. Харамсалтай нь манайха хашаанаас цааш гарах боломжгүй байна. Машинууд, орц гарцууд бүгд засанд дарагдсан. Ойрын дэлгүүрүүдэд сөө хүнс тал хомсдож эхэлсэн. Сургуулийн амралтыг 1-7 хоногор сунгалаа. Миний санахад ийм зүйл анх удаа тохиож байна. Чадлынхаа хэрээр циклоныг даван туулж байна. Зарим овсгоотой иргэд нохой чаргаар ажиллаа амжуулж байна. Үсрэхэг найзууд нь эзнээ дэлгүүр ажилд хүрэхээс гадна гэрээсээ гарах хонгил ухах, засанд дарагдсан автомашиныг олоход нь тусалж байна. Камчаткад ийм их цас хараагүй удсан байна. Засан хунгар хүний өндрөөс давсан. Бид бүхний харж байгаачлан бид заснаас гарч байна. Замууд хаагдсан, зөвхөн тусгай техник явж байна. Гэхдээ бид гутраагүй. Хэвийн бус их цас орсны улмаас бүс нутагт онцгой байдлын дэглэм тогтоожээ. Эрх баригчид, аврагчид өндөржүүлсэн гормоор ажиллаж байна. Цаг уурчдын мэдээлснээр онцгой цагаагаар хэд хоног үргэлжилнэ. Сергей Тучков, Оч Сансар, Гамбат Баасан сүрэн, Жанжив Дорж Баттөрж, Прүсэр Маралма, Рафтлийн агентлагийн материалын дагуу бүтээв. Хүн хасах 41 градусын хүйтэнд 10 минутад хөлдөх эрсдэлтэйг мэрэгчлэтнүүд хэлж байна. Гадна температурын хэмжээ хасах 20 гаруй, хасах 30 орчим хэмийг заах хэдий ч хүйтэн салхитай үед хүнд мэдрэгдэх хэмжээ хасах 40 орчим градус болдог байна. Тиймээс хөлдөх осохоос сэргийлэхийг анхааруулж байна. Өнөөдөр өглөөний 7 цагт Улаанбаатар хотод хасах 35 градус, нисэх ярмаг тэрэлж орчмоор хасах 40 градусын хүйтэн байлаа. Харин өдрийн цагуудад 29-өөс 34 градус хүйтэн байв. Гэхдээ бид мэдрэгдэх температур хасах 41 градус хүрч байсныг мэрэгчлэтнүүд хэлж байна. Хүн хасах 29-өөс хасах 30 градуст 30 минутад хөлдөж хайрагдах эрсдэлтэй. Температурын хэмжээ хасах 41 градус хүрвэл 10 минутад хөлдөж хайрагдана. Харин хасах 45-аас хасах 69 градус хүрвэл 5 минут осгож хөлддөг байна. 19-наас 23-нд нийт нутгаар цагаагаар тогтун шөндөө хүйтнэрч хэвээр хадгалагдана. За хурд тундсны хувьд бол 24-нд Ус нуурын хотгор Алтай хангаа Хөсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Баруун аймагуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймагуудын нутгийн зарим газар, Зүүн аймагуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Зүүн аймагуудын нутгаар цас орж явган шуурга шуурна. Агарын температурын хувьд 19-наас 22-нд шөндөө хүйтэн хэвээр буюу Ус нуурын хотгор болон Дархтын хотгор Хөрөн бэлчээр Завхан голын ихээр шөндөө 43-аас 48 градус, өдөртөө 31-ээс 36 градус. За Алтай хангаа Хөсгөл Хинтийн уулархаг нутаг, Орхон Сэлэн, Хараа өрөө, Туул, Тэрэлж, Хэрлэн онон уул Цалх голынхаа хөндөгөөрөө шөндөө 36-аас 41 градус, өдөртөө
өдөртөө 20-с 25 градус, за говийн бүс нутгийнхаа өмнөд хэсгээр шөнөдөө 20-с 25 градус, өдөртөө 10-аас 15 градус, за говийн бүс нутгийнхаа хойд хэсгээр шөнөдөө 25-аас 30 градус, өдөртөө 15-аас 20 градус, бусад нутгаараа шөнөдөө 30-аас 35 градус, өдөртөө 21-ээс 26 градус ийм хүйтэн байх төлөвтэй байна. За тэгээд 23-нд нутгийнхаа баруун хэсгээр цаашдаа хүйтэн ирж ихэнх нутгаараа сулрах төлөвтэй байна. Салхины хурдаас шалтгаалж хүнд мэдрэгдэх температур цаг тутамд харилцан адилгүй болтгоо. Тиймээс гэрээс гарахын өмнө цагуур орчны шинжилгээний газрын аль бие усны захим сайтаас яг одоогийн градус хэд байгааг харж байхыг зөвлөж байна. Үзэгчдээ өргөжлүүлэн цөөн хормын мэдээг хүргье. Залхих төрлийн гэмтэрэг үлдэж бусдад их хэмжээний мөнгөн хохируулалт учруулсан этгээдийг Орос улбаны улсаас Монгол улсад албадан авчирлаа. Зөвшөөрөл олгосон тул яг энэ цаг мөч өсгөлтэй таныг 48 цагийн хугацаатаагаас ижигтнээр баривчилж байна. Уг этгээд нь 2016 он хүртэл бусдаас их хэмжээний мөнгө буюу 2.4 тэрбум төгрөгийг залилан авч 10 жилийн хугацаанд хуурамч бичиг баримт ашиглан гадаад улсад хууль тусаар оргинж байсныг эрен сурвалжилж 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орос улбаны улсын нутаг дэвсгэрт саатуулсан. Хэдхүйдэрсэн улмаас ахуйн галт төмрийн дуудлага эрс нэмэгдсэн байна. Он гарсаар улсын хэмжээнд нийт 195 удаагийн ахуйн галт төмөр бүртгэгдээд байгаагийн 48 нь өнгөрсөн 7 хоногт бүртгэгджээ. Өнгөрсөн шөнө гэхэд ахуйн галт төмрийн 13 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Автомашинтайгаа засанд суусан төөрсөн зэрэг дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллалаа. Тодорхойлбол Дархан уул аймагт хардсны усанд ороод буцаж явсан 4 хүн автомашинтайгаа харааголын мөсөнд цөмөрч суусан. Завхан аймагт отгон сумаас улиастай сумын чиглэлд зорчиж явсан 3 том хүн 6 хүүхэдтэй суудлын автомашин засанд сууж эвдэрсэн. Нийслэлийн Бахангай дүүрэгт нэг том хүн 4 хүүхэд бүхий суудлын автомашин засанд суусан байсныг тус татан гаргажээ. Түүнчлэн Төв аймагт хоноо хариулж төөрч сургаггүй болсон 61 настай эрэгтэйг гэрээс нь 4 км-ийн зайд Үзүүрийн цагаан овоо гэдэг газраас эсэмэнд олжээ. Дундгов аймагт малдаа яваад төөрч сургаггүй болсон 62 настай эмэгтэйг өнөө шөнийн тэг цаг 23 минутад 20 км-ийн зайд Арактал гэдэг газраас эсэмэнд олж сум дундын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Хостел оюунгийнх захим зараар холбогдож 250 мянган төгрөгийн урьдчилгаа шилжүүлэх залилуулсан явдал гарлаа. Сар шинийн баяр ойрцонтой холбогдуулан залилагчид энэ мэтээр хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх явдал гарч байна. Иймд захим зар болон үйлчилгээний үнэн зөвийг нягтлах, баталгаагүй зураг зард итгэж урьдчилгаа шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ сарын 19-ны өдөр Христийн үнэн алдартнууд тэдний хамгийн чухал баярыг ариун угаал үлдэх ёслолыг хэллээ. Йордан голд Есүс Христ ариун угаал үлдсэн түүхийг дурсаж гадаа хичнээн хүйтэн байсан ч Оросд хүйтэн усанд шумбаханд хэвшил болжээ. Үүний тулд голд тусгай нүх гаргаж бэлтгэдэг. Энэхүү бичлэгт хасах 33 химийг үл ажиран Улаан Ут хотноо ариун угаал хэдийнэ хэлснийг харуулна. Бурядын тэргүүн Алексей Циденов ариун угаал үлдэх баярт мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр ариун ус бидний сэтгэл биеийг цэвэрлэх болтугай ойлгож халамжлах хүнд гэрхийг туулж буй болон манай улсыг хамгаалж гэрээсээ хол байгаа хүмүүстээ анхаарал тавья. Христ сэтгэлтнүүдийн баярыг үндэс угсаа шашин шүтлгээс үл хамааран ард түмнүүд хамтдаа тэмдэглэж бай. Өнөөдөр миний хамт Африкаас ирсэн 2 зочид маань халуун уранд орж баярт маань нэгдлээ. Хүн бүхэнд эрүүл энхийг хүсье гэжээ. Монгол урхтны эвнэгдлийг бэлэгдсэн Дангина туйлсын уран сайхны кинонд тоглосон бурайд жүжигчид манай улсад хүрэлцэн ирлээ. За UBS телевизийн ээлжид энэхүү шинэ уран бүтээл нь тус телевизийн Монгол урхтны талаар хийх цуврал 5 киноны 4-р гэдгээрээ онцлог юм а. UBS телевизийн шинэ уран бүтээл Дангина буюу Дагин хэмээх туйлсын уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Балхчовын Чингүн ажиллажээ. Кино зургийг 4 үйлрэлт амнан авснараа онцлог. Үүнд Хинтээ аймгийн Дадал сумын нутгийг түшгэлжээ. За маш их баяртай байна. Олон жилийн өмнө энэхүү кино төслөө Бурядын бүр драм театр дээр очиод проб хийжсэн тэр үе маань санаанд орж байна. Маш их баяртай байна. Буряд жүжигчтэй хараад яг л ойлгох гэж штэ айгуу гоё дотн санагдсан.
Киногоо Брэдийн гоо басгадыг нэрлэдэг Дангина буюу Дагин хэмээх нэршлэр нэрлсэн нь ихээхэн утга учиртайг уран бүтээлчид онцолж байна. Мөн тус кинонд Брэд үлсэн жүжигчид маш чадварлаг дүрүүдийг бүтээжээ. Тэд Монгол жүжигчидтэй хамтран тоглосондоо их баяртай байгаагаа өгүүлж байна. Тиймээ энэ өнөөдөр киноны премьерд ирээд байхадаа бид их баяртай байна гэж чиглэвш их ханаагаас өмнөдөнмнэ хайн гарваг эшгүү олон их ажил хөглээг шавдаг. Ямар ч ард зон өвтөө байхадаа хайн тэгэхдээ Монгол буряд ард зон ахад болно гэж шавдаа. Тэгээд Монгол сайхан оронд манай буряд тухай кино болгоход бүди их баяртай бит. Тэгээд игээл саашдал игээл харилсаа те бие өргөж бие дөмжж хайхан кинонуудыг болгож зурагчд танилцаж игээд байхад гоё байна. Это большой опыт. Энэ бол миний хувьд гайхалтай туршлага байлаа. Бас энэ бол миний анхны тоглосон кино. Ерөнхийдөө монголчууд биднийг төрсэн гэр бүлийнхэн шигээ өгтөн авсан. Бас энэ кино тоглоход маш халуун дулаан сайхан сонирхолтой хөгжилтэй байлаа. Тепло, хорошо. Дангина төлсийн уран сайхны кинонд зохиолч уужим санаа ухаанд хайр, үнэн ч ариун хайр сэтгэлээр аливаа хормоо санаа саад бэрхшээлийг даван туулж Брэд монголчуудын эв нэгдэл чухал болохыг өгүүлэхийг зоржээ. Мөн зохиолыг бичгийн тулд зохиолч Золоёр Брэд төвний талаар асар их судалгаа хийж уран сайхны төлсөн сэтгэмжээр усны болон талын Брэд гэсэн хоёр хэсэгт хувааж амьд үлдэх сайн сайхан байх, эв үетэй байхын төлөөх тэмцэл зөрчилдөөнийг харуулжээ. Ингэхдээ Брэд монголчуудын угуул нутаг, байгаль даалай, 20 агийн их тал нутгийг бэлэгдэн үзүүлж домгийн сэтгэлгээ уран сэтгэмжийг хослуулсан нь киног гайхалтай бүтээл болгосон байна. Туяна Лигденова, Жижигдэрж Боттөрж, Евгений Павлов, Бүрсрэн Марлма, Iced Global. Нулимс бахархал бишрэл эр зөрөг инэрл нэгүсэл эх орны хайрлах сэтгэлийг сургадаг хэмээн Өхлийн Вальс киног үзсэн хүмүүс тодорхойлж байна. Үзэгчдэд ингэтлээ хүчтэй нөлөөлж буй нууц нь юу вэ? Мөн Улаанбаатарт хаана хизээ үлдсэх боломжтой талаар дараагийн сурвалжлагаар хүргье. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хэлэх үг олдохгүй байх нь вэ? Ийм сайхан бүтээл хийсэнд гялайлаа сайхан кино байна. Өхлийн Вальс хэмээх зэрэг дайны түүхэн драм нь анхлан харахад тэмч сэтгэл хөдлөм бүтээл биш юм шиг санагдагч. Төдийлөн сэтгэл хөдлөлгүй үзэгчдийн сэтгэлийг хүртэл гжигдсээр байна. Би өөрийгөө тэмч мэдрэмтгий хүн гэж боддоггүй. Гэхдээ үнэн хэлэхэд энэ кино миний сэтгэлийг хүртэл ихэд хөдлөгсөн. Маш сайн хийгдсэн чанартай кино байна. Үзхийг зөвлөё. Өхлийн Вальс нь түүхийг амьлуулж агуу их дайны үйл явдалд үзэгчдийг бүрэн татан оруулна. Кинонд гарч байгаа зүйлс нь зохиолчдын урам сэтгэмж биш юм. Өгүүлэмж дөрүүдийн суурь нь Германы хорих лагерт хоригдож байсан хүмүүсийн бодит архивын баримт гэрчийн мэдүүлэгт тулгуурласан. Киноны бодит байдал амьсгаа давчдуулна. Тийм ч амархан кино биш юм аа. Дахин нэг удаа түүхээ эргцүүлж бидний үг дээдс эх орончид ямар сорилтыг давж гарсныг ойлгоход хүргэнэ. Энэ кино эр зэрэг эх орноо хайрлах, ойр дотныхоо дээдлэх сэтгэлийг сургаж чадна гэж бодож байна. Киноны цар хүрээч гайхшруулна. Дүр зураглалд нийтдээ 1000 орчим хүн оролцжээ. Зураг авалтын баг хэд хоног Калининград хотод ажилласан ч гол зураг авалтын талбай нь Омск хот байв. Олон арван байршлыг ашигласан бөгөөд цагдаагийн хилдэс төмөр замын вокзал зэрэг газруудаас гадна хамгийн чухал нь хорих лагер байсан юм. Гэхдээ энэ кино зөвхөн дайны зовлон зүдгүүрийн тухай өгүүлэг зогсохгүй. Түүнээс ч хүчтэй зүйлсийн тухай өгүүлнэ. Тэр нь жинхэнэ нөхөрлөл, өөрийгөө золиосолж чадах сэтгэл, итгэл, үнэмшил, эр зориг юм. Үзэгчдийн дунд залуус маш олноороо байгаад их баяртай байна. Ийм арга хэмжээнүүд жинхэнэ эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал. Өнөө үед манай залуучуудад манай улсад үнэхээр хэрэгтэй бүтээл болжээ. Кино театрт толилуулагдаж байх хугацаанд киног аль хэдийн 25,000 орчим хүн үзжээ. Үзэгчдийн тоогоор Өхлийн Вальс нь Москва хотод бүтээгдсэн зарим киноноос ч давж гарсан байна. Омск хот дахь үзүүр дуусах төхөж байгаа ч киноны замнал үүгээр дуусаагүй. 1-р сарын 27-нд би энэ киног Монгол улсад Улаанбаатар хотод танилцуулнаа. Мөн энэ киног сонирхож байгаа хэд хэдэн улс бий. Омскоос гадна кино нь Якут улсад гарсан. Харин 2-р сараас Новосибирск, Тюмень, Челябинск, Ставрополь хотууд магадгүй Алтан хязгаарч гарах байхаа.
Киноны газар зүүн хүрээ цаашид уламт хэлнэ. Уран бүтээлчид Оросын бүх бүс нутгийг хамрахаар төлөвлөж байна. Харин Улаанбаатарт Үхлийн вальсыг ганцхан удаа, ганцхан газар үзэх боломжтой. Тогтоож аваарай 1-р сарын 27-ны мигмар гарагт 18 цагт Оросын шинжлэх ухааны соёлын төвд кино Монгол хадмал орчуулагтай. Нэмэх 18 насны хязгаартай. Сурагчдын амралтыг тохиолдуулан хүүхэд багчууд хүмүүсийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой Жонон өвлийн гэр бүлийн парк буян тухай спорт зохицолборт ажиллаж байна. Энэхүү өвлийн гэр бүлийн парк нь энэ сарын 30-ны өдрийг дуустал өдөр бүр ажиллах юм а. Буян тухай спорт зохицолборт байрлах Жонон өвлийн гэр бүлийн цэцэрлэг түрээлэнгээр зочилсон хүүхэд багчууд 39,000 төгрөгөөр 20 гаруй төрлийн хөтөлбөрт хамрагдан 4-5 цагийн идэвхтэй хөгжлөн өргүүлэх боломжтой. Харин хүүхдүүдтэй хамт ирсэн эцэг эх асар хамгаалагчид 8,000 төгрөгөөр үзэх юм. Паркын гадна талбайн үйлчилгээнд пони буюу одоо амар унах, чаргаар гулгах, цэглэгээ машин жолоодох, угсаатны үзээтэй танилцж, цаа бухтай зураг даруулах, үсэн дээр дугуй унах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтаж байна. Харин лоцор үйлчилгээнд VR болон 360 градусын туал тоглоом, халуун орны ховор амьттай танилцах, амьтны хүрээлэн, аимшигын төрөлдөг байшин зэрэг үзүүлбэрүүд багтжээ. Талын жанангууд компани зохион байгуулж байгаа. Монголд анх удаа гадна дотор хосолсон өвлийн паркийг одоо хүүхдүүдийн сурагчдын амралтанд зориулаад анх удаа зохион байгуулж байна. Маш дуртай байна. Тий. Өөрийнхөө хоёр хүүхдээ манай дүүгийн бас хүүхдүүд ингээ бөөнөр ирцгээж. Мөн тус гэр бүлийн паркт ирсэн зочид өв соёлын өргөөнд саатаж Монгол ахуйтай танилцсан уламжилт наадгаар тоглох боломжтой. Ном сум харуухыг заалахын зэрэгцээ үндэсний дээл хувцсаар гойж шонгор шуутай үн төлбөргөө зураг татуулах боломжтой юм. Түүнчлэн тус цэцэрлэг түрээлэнд хийлдэг болон иргэдэг тоглоом, алиалагчийн үзүүлбэр, циркийн бяцхан тоглолт, эцэг эхчүүд зориулсан амралтын хэсэг, худалдаа үйлчлэгээний зэвүүд ажиллаж байна. Жонон өвлийн гэр бүлийн парк нь 1-р сарын 30-ны өдрийг дуустал өдөр бүр 10 цаг 30 минутаас 19 цаг 30 минутад ажиллах юм байна. Жанжуудаас Батбаж, Батбалла Багдаяв, Евгений Павлов, профессор Марлма, Их үзэгчдээ та бүхэндээ глобал медиа даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.